Бүгдээрээ сайн байцгаана уу? Намаа хэлсэн сувгтаа тавтан морилно. Өнөөдөр та бүхэндээ Ямазаки Такамигийн бичсэн Эрч хүчний товчлуур хэмээх номыг танилцуулах гэж байна. Та ажил хийхдээ, хичээлээ давтах үедээ, эсвэл дадал зуршил болохыг хүссэн ямар нэгэн зүйлээ хийх үедээ эрч хүчгүй болж сайн төвлөрч чадахгүй байна уу? Эрч хүч гэдэг үнэхээр сонирхолтой зүйл. Өчигдөр маргааш өглөөгүй гэж бодсон хэрнээ өглөө болоход гүй хүсэл огт төрөхгүй үе байдаг. Заримдаа интернетээс бичлэг үзээд үүнийг хий гэж урам авсан ч бусад хүн тийм юм хийх хэрэггүй гэж хэлэхэд эрч хүч маань шууд алга болох үе байдаг. Хүний хүсэл, шийдвэр маш эмзэг байдаг. Гэхдээ та анзаарсан бол таны эргэн тойронд заримдаа юмд сайн төвлөрч чаддаг, эрч хүч дүүрэн амжилттай явах хүмүүс ч байдаг байх. Үнэн дээр амжилт гаргадаг, зорилготой хүрдэг хүмүүс сэтгэл зүгээ удирдах арга барилыг маш сайн ойлгож эзэмшсэн байдаг. Тэд эрч хүчийг хүчээр гаргадаггүй, харин яаж гаргах арга замыг мэддэг. Ийм үед ингэж хийн, сэтгэл санаа ийм байх үед ингэж хийн гэх мэтээр олон төрлийн эрч хүчний товчлууртай байдаг. Тэд олон товчлууртай учраас үргэлж эрч хүч дүүрэн байж чаддаг. Тиймээс энэ бичлэгийг дуустал нь үзвэл та өөрийн товчлуурыг дарж сураад автоматар эрч хүчээ сэргээж чаддаг болно. Өнөөдрийн бичлэгт дараах 3 зүйлийг сурах болно. 1-р амьдралыг ихээхэн өөрчлөх тархины сонирхолтой онцлог. 2-дугаарт эрч хүчийг шууд сэргээх 3 нууц арга. 3-дугаарт урам зоригоо бадраах, өөртөөгөө ярих арга юм. Ялангуяа 2-дугаар хэсэгт танилцуулах арга барил нь өнөөдрөөс шууд хэрэгжүүлж болохоос хэлбэр аргачлалуудыг багтаасан тул та заавал үзээрэй. За тэгвэл 1-р хэсэгтээ орцгоё. Амьдралыг ихээхэн өөрчлөх тархины сонирхолтой онцлог. Эрч хүч нь тодорхой тогтолцоотой байдаг. Эрч хүчний товчлуурыг дарахын тулд эхлээд энэхүү тогтолцоог хэрхэн ажилтгийг ойлгох нь чухал юм. Энэ номонд тэр тогтолцооны талаар маш их тайлбарласан байдаг ч энд таны заавал санах ёстой нэг чухал зүйлийг онцлоё. Тархины нэг онцлог бол хүн хэлээр бодож үйлдэл хийдэг явдал юм. Үнэн дээр та ямар зүйлсийг мэддэг вэ? Та ямар үгсийг байнга хэрэглэдэг вэ? Эдгээр нь таны эрч хүч, урам зоригт шууд нөлөөлдөг. Үүнийг сонсоход хэлж буй үгээ сайжруулах нь амьдралыг сайжруулна гэх мэт хилцүүд санаанд бууж байгаах. Гэхдээ бодит байдал дээр муу зуршлыг хаях эсвэл үг яриагаа өөрчлөх нь тийм ч амар биш байдаг. Иймээс танд санал болгох хамгийн үр дүнтэй арга бол бусдыг магтаж сурах юм. Тэгвэл бусдыг магтахын ач тус юу вэ? Жишээ нь та дандаа сайхан хувцасладаг, та үнэхээр гайхалтай авьяастай хүн, таны үс засалд танд маш сайхан зохиж байна гэх мэт үг нь бусад хүнийг баярлуулах нь гарцаагүй ч үүнээс илүүтэйгээр таны тархинд сайнаар нөлөөлдөг байна. Учир нь хүний тархи нь үгчлэх субъектыг ялгаж танихгүйгээр мэдээллийг боловсруулдаг онцлогтой юм. Өөрөөр хэлбэл та энэ хүн үнэхээр гайхалтай гэж хэлэхэд таны тархи үнийг би гайхалтай, би ухаалаг хүн гэж хүлээн авдаг байна. Тийм болохоор тархиныхаа энэ онцлогийг заавал ашиглаарай. Ажлын байранд ч тэр үргэлж урам зориг өгч байдаг дарга нар бусдыг магтаж тэдний эрч хүчийг сэргээхээс гадна өөрийгөө магтаж өөрийн эрч хүчээ автоматар сэргээдэг байна. Гэхдээ анхаарах ёстой нэг зүйл бол эсэргээрээ муу үгс таны өөр дээр буцаж тусдаг явдал юм. Жишээ нь тэр хүн үнэхээр муу гэж хэлэхэд таны тархи үнийг би үнэхээр муу гэж хүлээж авдаг. Иймээс бусдыг магтана гэдэг энгийн хэрнээ хамгийн хүчрэхэг эрч хүчний товчлуур гэж хэлж болно. Маргаашнаас эхлэн хин нэг хүнийг магтаж үзээрэй. Энэ нь таны харилцааг сайжруулж хоёр талд ашиг тустай байх болно. За тэгвэл 2-дугаар хэсэгт орцгоё. Эрч хүчийг шууд сэргээх 3 нууц арга. Эрч хүч нь үргэлж байдаг юм биш. Ямар ч эрч хүчтэй хүн байсан тэр эрч хүч нь хизээ нэгэн цагт багасдаг. Үүнийг хайр дурлалаар зөвлөж бодвол илүү ойлгомжтой байх. Хин нэгэнд маш их хайртай болж алдаа гарахгүй гэж бодож харилцаагаа эхлүүлсэн ч цаг хугацааны явцад тэрхүү халуун сэтгэл хурж эхэлдэг. Үнэн хэрэгтээ сэтгэл хөдлөл өөрчлөгдөх үеийн хоёр хүн салж хагацах шалтгаан болдог. Харин тогтвортой урт хугацаанд харилцаагаа хадгалдаг хүмүүс одоогоор би түүнд маш их хайртайч сэтгэл хөдлөл цаг хугацааны явцад өөрчлөгдөх нь хэвийн зүйл гэж бодож хайртай мэдрэмжээ ухаалгаар хадгалдаг. Жишээлбэл болзоон дээр сайхан зүйл тохиолдвол нөгөө хүнээ хайрлах мэдрэмж илүү төрдөг. Харин маргалцсан тохиолдолд эсэргээрээ дургүй хүрэх мэдрэмж төрдөг шүү дээ. Эрч хүч гэдэг үүнтэй яг адилхан. Эрч хүч гэдэг үргэлж бидний гаднах үйл явдлуудад хариу үйлдэл үзүүлж байдаг. Харин гол зүйл нь эрч хүчийг мэдрэмжээрээ удирдуулах биш, харин өөрийнхөө мэдрэмжийг удирдах сурах явдал юм. Шууд хэрэгжүүлж болох үец эрч хүчийг зориудаар нэмэгдүүлэх 3 аргын талаар одоо ярилцгаая.
Эхний арга бол сүүлийн үед юунд баярлаж талархснаа санах. Энэ арга бол хаана ч хэрэгжүүлэх боломжтой тул хамгийн үр дүнтэй арга гэж хэлж болно. Сүүлийн үед таныг баярлуулсан 3 зүйлийг санаж дараа нь тус бүрд нь яагаад баярлсан талархснаа бодоорой. Зөвхөн үнийг хийхэд л хангалттай. Сүүлийн үед намайг баярлуулсан зүйл байхгүй гэж бодож байгаа хүнч өмнөх багахан хугацааны сайхан дурсамжаа эргэн санаж болно. Тиймээс энэ аргыг заавал туршиж үзээрэй. Тархинд сайхан дурсамжаа цуглуулах нь таны сэтгэл санааг автоматар дэвшлүүлж өгдөг. Энэ аргыг ярианы үед ч ашиглаж болно. Жишээ нь сүүлийн үед та ямар сайхан зүйлтэй учирсан бэ гэх мэт яриа өрнүүлж эерэг зүйлээс яриагаа эхлүүлэхийг зөвлөж байна. Хоёр дахь арга бол уур бухимдал төрсөн үед сэтгэлээ тайван байлгах үгийг өөртөө хэлэх юм. Өдөр бүр янз бүрийн таагүй зүйлс бидэнд тохиолддог. Ажлын файлаа санамсаргүйгээр устгах, эсвэл даргатай нь ажиллаар шахах гэх мэт уур бухимдлыг төрүүлэх үйл явдлууд зайлшгүй байдаг. Та өдөр бүр хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа гайхалтай хүн. Харин ийм үед ашиглаж болох арга бол сэтгэлдээ зүгээр дээ эсвэл удахгүй дуусчихна гэх мэт зөөлөн үг хэлэх арга юм. Энэ аргаар бухимдлаа намжаах боломжгүй гэж бодогдож болох ч нэгдүгээр арга дээр дурдсанчлан хүн хэлээр дамжуулан бодол үйлдэл хийдэг тул ийм энгийн үгсч тодорхой хэмжээгээр сөрөг мэдрэмжийг багасгаж чадна. Гурав дахь арга бол өөрийн аз жаргалд зөвшөөрөл өгөх юм. Танд үнэхээр хийхийг хүсдэг ажил байгаа гэж бодъё. Гэвч бодит байдал дээр та үгүй энэ надад боломжгүй зүйл гэж бодож байж болох юм. Гэхдээ энд хэлэхсэн гол зүйл бол өөрийгөө ингэж үгүйсгэж дутуу үнэлэхэ болох хэрэгтэй. Энэ нь сэтгэлийн хориг гэх ойлголттой холбоотой юм. Ямар нэгэн үйлдэл хийхээр зэхих үед тархинд төрдөг боломжгүй, амжилтгүй болох нь тодорхой, ингэх ёсгүй гэх мэт сөрөг зүйлсийг хэлж байгаа юм. Жишээлбэл тэр сургуульд шалгалт өгөөд үзээч гэж аав ээж эсвэл найзуутай нь хэлээ гэж бодъё. Харин та үгүй би тийм ч ухаантай биш гэж хариулдаг. Эсвэл тэр хүн тандаад үзээч гэхэд та би чадахгүй байхаа гэж өөрийгөө голдог. Та үнтэй төстэй бодлуудыг өмнө нь дор хаяж нэг удаа бодож байсан байх. Гэхдээ энэхүү сэтгэлийн хоригоо арилгаагүй тохиолдолд үнэхээр хийхийг хүсдэг зүйлээ хийх боломжгүй хэвээр байх болно. Энэ тохиолдолд ашиглаж болох нэг арга бол би ийм зүйлийг өөртөө хийхийг зөвшөөрч байна гэх үг хэллэгийг ашиглах юм. Жишээлбэл би тэр хүнтэй үерхэж чадахгүй гэж хэлхийн оронд би тэр хүнтэй үерхийг өөртөө зөвшөөрч байна. Би компани байгуулж чадахгүй гэж бодохын оронд би компани байгуулахыг өөртөө зөвшөөрч байна гэх мэт иймэрхүү маягаар өөртөө зөвшөөрөл өгч сэтгэлийн хоригоо даван туулах боломжтой. Энэ бүхнээр дамжуулан таны сэтгэлийн хориг баг багаар алга болж эхэлнэ. Тэгэхээр хэрвээ таны чадвар хязгааргүй байсан бол та юу хийхийг хүсэх байсан бэ? Заавал сэтгэлийн хоригоо эвдэж би ийм зүйлийг зөвшөөрч байна хэмээх аргыг ашиглаж комент хэсэгт хуваалцаарай. Энэ бол таны анхны алхам байх болно. За тэгвэл 3 дахь хэсэгтээ орцгоё. Урам зоригоо бадраах, өөртөөгөө ярих арга юм. Энэ хүртэл бид янз бүрийн аргаар урам зоригийг хэрхэн бий болгож болохыг ярилцсан. Гэтэ урам зоригийн үндэс нь өөрийн ухамсарын түвшин юм. Энэ нь таны сэтгэхүйтэй хэрхэн холбогдож байгаагаас хамаарна. Энэхүү ухамсарын түвшин нь 3 давхарга бүхий барилгатай төстэй бөгөөд аль давхарт байгаагаа ойлгохвол өөрийгөө илүү ойлгож чадна. За тэгвэл доороос нь эхлэн тайлбарлая. 1-р давхар. Энэ нь бусдаас хамааралтай байх үед юм. Энэ бол амьдрал надад тохиолддог зүйлсийн цогц гэж боддог төвшин юм а. Жишээлбэл сайхан зүйл тохиолдвол амьдрал сайхан байна. Харин муу зүйл тохиолдвол амьдрал хэцүү байна гэж боддог. Ийм хүмүүс амьдралын удирдлагыг өөрсдийн гарт байхгүй гэж бодож, хувь заяагаа зөвхөн нөхцөл байдлаас хамаарна гэж үздэг. 2-р давхар бол өөртөө төвлөрөх. Энэ төвшөнд хүмүүс амьдралыг өөрийн үйлдэлээр өөрчилж болно гэж боддог. Өөрөөр хэлбэл таны хийж буй үйлдэл хүчин чармайлт нь амьдралыг өөрчлөх боломжтой гэдэгт итгэдэг хүмүүс юм. 3-р давхар бол хүлээн зөвшөөрөх. Энэ төвшөнд хүмүүс би өөрийн бодол, санааны шүлтүүрээр ертөнцийг хардаг гэж итгэдэг. Бодит байдал бол бидний дотоод ертөнцийн тусгал гэж үздэг тул хэрэв бодлыг нь өөрчлөхгүй бол гаднах нөхцөл байдал ч өөрчлөгдөхгүй гэж боддог. Тэгвэл та аль давхарт байна вэ? Ихэнх хүмүүс эхний давхарт буюу бусдын хамааралтай байдаг. Яагаад гэвэл бидний өссөн орчин ихээхэн нөлөөлдөг байна. Жишээ нь бага байхад та ямар нэгэн шин зүйл оролдож үзэх үед болох хэрэгтэй алдаа гаргасан байна гэж загнуулж байсан бол том болсон ч таны дотоод сэтгэлд өөрийгөө буруутгах хандлага үлдсэн байх магадлалтай. Тэгэхээр өөртөө хэтэрхий хатуу ханддаг хүн энэ ангилалд багтах нь элбэг юм. Энэ байдлаас хэрхэн гарах вэ? Хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол өөртөөгөө ярих юм.
Жишээ нь чамайг үргэлж буруутгасан дуучлаарай. Чи үнэхээр сайн хичээж байгаа шүү. Зүгээрээ хүн бүр алдаа гаргадаг нь энгийн зүйл юм гэх мэт эдгээр үгсийг яг л эцэг эхийн хүүхдээ харж дэмждэг шиг өөртөө хэлж дотоод сэтгэлтэйгээ эвлэрэх нь чухал юм. Мэдээж олон жилийн турш өөрийгөө буруутгаж ирсэн болохоор эвлэрэхэд цаг хугацаа хэрэгтэй. Гэвч энэ бол маш үн цэнтэй аялал гэж хэлж болно. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх тусам таны дотор шинэ урам зоригийн үр соёолж эхэлнэ. За энэ хүртэл бид дараах зүйлсийг ярилцлаа. Амьдралыг ихээхэн өөрчлөх тархины онцлог, эрч хүчийг шууд сэргээх 3 арга, урам зоригоо бадраах, өөртөөгөө ярих аргын талаар ярилцлаа. Эдгээрээс аль нь танд хамгийн ихээр хэрэг болж байгааг бусадтайгаа хуваалцаарай. Тэгвэл дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.